Энэ 25 оны хамгийн анхны. За 25 оны 1 сар одоо ингээд тий 1 сарын сүүл байна. болж байна. Одоо ингээд эхний эпизод хийж эхлэе да. Хийж эхлэе та. Өмнөх нь одоо трейлер гэх үү. Өмнөх нь эпизод тэг байсан тий. За тэгэл. За 1 сар гараад сүүлдээ орлоо. 2 сар боллоо. За тэгээд ер нь яг шинэ жил 2025 оныхоо одоо төлөвлөгөө гаргасан маа юу? Би юу? Уул нь гаргасан шүү. Би уул нь оны бодож гин. Яа гэж бодож гин. харин он солигдоход бол ялтч он солигдож байгаа тэр амар жоохон кайфтай эрчим хүчтэй гэх юм уу? Тим үе дээр жоохон 5 орчмыг гаргаад 5 орчим төлөвлөгөө өөртөө тавьсан. Гэтэ жоохон олон юм тамиргүй мөлий цөөхөн тэгтээ 5 ч гэсэн жоохон олонд орж магадгүй. 5 зорилго тавьсан. Тэгээд зорилгоо чадах хэмжээгээр бас цаг одоо due date-үүд тавиад чадах хэмжээгээр энэ үед ингэн гэсэн төлөвлөгөө бол гаргасан. Гэхдээ төлөвлөгөөний дагуу явахгүй байвал тэн дээр нэг стресстэнмээргүй юм байлээ. Би бас хитрхи тийм стресст гэдээсэн. Зарим юм хийж амжсангүйгээ бодохоор жоохон стресст гэдээс тэрийгээ жоохон цэцлэх юм байна гэж бодсон. Бусдаар бол 5 зорилго бол гайгүй л гэж бодож байна жилд. Чиний хувьд их байна уу? Миний хувьд ер нь бол нэг ганц нэг юм байгаа. Ер нь гол нэг хэд юм бол байгаа. Яг хоо тэрний хажуугаар зүгээр хачирнууд бол бас байна. За тийм ээ тийм шүү дээ. Угаасаа хачирнууд яг бас байгаа. Гэхдээ ер нь бол яг хоёулангийнх нь хувьд бол нэг юм байгаа тийм. Тэг. Битэрийн хувьд нэг юм байгаа. Явандаа нилээ идэж болж магадгүй юм шиг. Тийм. Ямар ч гэсэн одоо ингээд гой подкастуудаа хийгээд 7 хоногт ядаж нэгийг ингээд гаргаад тавих бол зорилго байна нэрийн. Тийм. Бүр болохгүй 2-7 хоног нэг ч юм уу тий. Тийм. Гол нь тууштай жоохон зөвстэй юм шиг байна. За шинэ жилээр нөгөө юу хийсэн үү? Зан үйл хийсэн үү? Хүсэл биелүүлэх зан үйл. Шинэ жилийнхээ орой бол хийгээгүй. 12 сард хийсэн. 12 сард манифест хийж үзсэн. Сонирхолтой санагдсан. Гэтэ одоо хамгийн гол нь тэр чи хийчээд үр дүнг нь бол эх одоо 25 оныхоо сүүлд үзэх юм ба шүү дээ. 25 оны сүүлд харъя. Тэгэхээр биелэлтэй байсан бэ гэд. Гэтэ мэдээж хэрэг манифест хийчлээ гэд зүгээр суухгүй шүү дээ. Тэр чинь хийсэн байгаа хүслүүдээ бүгдийг одоо хийсэн байгаа хүсэлтэд зориулаад алхмууд хийж тэрэндээ хүрнэ. Тэгэхээр би яг за яг манифестыг бол зан үйлийг бол нэг удаа хийчих юм байна. Тэгээ яг өөрөө л үйлдэлээ гаргах юм байна л гэж бодоод байгаа. Сая гэхдээ бас цоош юм юу сурч авсан. Зүгээр ингээд нэг YouTube-ээс ч юм уу reel энэ үзэж яваад. Зан үйл үү? Яг зан одоо тэрийг зан үйл юу чи зүгээр одоо нөгөө нэг яг он солигдох мөчөд байна шүү дээ. Он солигдохоос 1 минутын өмнө тэр нэг 12 шиг ус үзэм нэг дор идэх ёстой гэдэг бүх хүслүүдээ ингээд нэг шиг ус үзэм гэж шивнэж тийм тэнгуүтээ бүгдийг идэж дуусгах ёстой. Тийм хийдэг юм билээ зарим хүмүүс. Чи хийсэн юм уу? Нөө. Минийхтэй төстэй юм байна. Гэтэ минийх бол ус үзэн байгаа. Чи мэдчихэж нөгөө нэг бичдэг. Бас 12 13 хүсэл бичдэг. Минийх бас яг тэр байсан. Тэгэл гэтээ яг тэр чинь бас нөгөө нэг өдөр болгон шатаахад бас амар заримдаа ингээд гартаад ирлээ. Би бол яс хийсэн. Тэнгүүтээ ингээд нэг өдөр өнжингүүтээ заяа би дараахийн өдөр 2 хүсэл шатааж матаасан шүү дээ. Зүгээр шүү дээ. Зүгээр. Угаасаа галын энергиэр юм чи гайг бах уу. Тий. Тэгээд ер нь бол нэг тиймэрхүү юм хийж үтсэн. Тэгээ одоо ямар ч гэсэн энэ 25 оны төгсгөлд хэдэн биелсэн байх нь харъя да. Харин нэг хүсэл бол яалтч надад шалтгаалах хүсэл үлдсэн. Одоо тэрийгээ тэгэл миний ч гэсэн. Тийм дээ. Гэхдээ яг үннийг хэлэх миний бүх хүсэл надад шалтгаал. За тийм ээ. Тий. Тэгээд би өөрөө хэрсэн байж чадах нь уу гэж харъя л гэж бодож байна. Гэтэ үндсэн 5 хүсэл дээрх маань тэр пицца 13-тай юу давцаж байгаа болохоор ямар ч байсан 5 хүсэлтэй гарч ирэх байх л 5 хүсэл биелсэн гарч ирэх байх л гэж найдаж байна. Харин тэгэл бичээд авсан маа шүү дээ. Тэгэл харна. Өөрөө би бас яаж тэрнийхээ төлөө зүтгэх нү. Бас заримдаа бол үнэхээр залхуу үрдэг шүү дээ. Харин тийм ээ.
Эхлээд юу вэ? Уйлаа ч одоо он гараад жишээлбэл уулзч подкаст хийж ярьж байгаа л өнөөдөр л уулзч жишээ. Тийм. Тэнгүүд зарим нь бол ялцчгүй өөр ажил мэжлээс болж л байна л да. Цаг зав бол угаас амар хэцүү л байгаа л та. Тэгэл ялцчгүй хагас амтан сэндэл арайч үгүй л уулзч байгаа юм чи. Одоо чи нөгөө нэг тийм насан дээр шүү дээ. Нэг киног 3 угааж үзэж ийн би л аа. Харин тэгдэг гинэ. 9 to 5 ажилтдаг хүмүүс. Харин тий. Тэгэл яг ингээд үзэж байгаа л нойр үрээл за маргааш үзье гэл нөгөөдгөө дахиад нэг 30 минут үзэж байгаа маргааш нь дахиад хаяал ирнэ бол тиймэрхүү л. Тэгээ яаж тэгж үзтээ би бол чадахгүй. Би бол заавал дуусах. За 1 сар за ингээд эхэлсэн. Одоо өөр чинь 1 сард болсон хөөрхөн юмнууд гэхээр чи сайн нөгөө юу гарлаа шүү дээ. Singles Inferno гарлаа. Тэглээ. Ихэнх эпизод үзсэн. Нөө за ямар санагдав. Хэнийг дэмжиж гин аль залуун таалагдсан. Би угаасаа Singles Inferno-г үздэггүй байжгаад season 3-ыг өмнөх season-ыг манай ихч үзээд үзгээд би тэр хамт үзээд би бүр айгу ороод амар сонирхолтой санагдаад тэгээд 3 дээр айгу хүлээлттэй гоё үзсэн чинь 4-ийг бас амар гоё болох байх гээд эхлүүлсэн. Ерөнхийдөө жоохон анханасаа хитрхи төвөгтэй л болгоц юм санагдсан. Угаасаа юм casually уулзаал нэг нэгээ сонирхоод явах хэвээр юмыг хитрхи янз янзын дүрмүүд тавиал хоёр талд хуваагаал явцын надад жоохон таалагдаагүй. Гэхдээ эхний анги дээр дэмжсэн хүн маань одоо эпизод 4 5 руу болоод ирэнгүүт жоохон таалагдхаа болоод эхэлж байгаа болохоор надад яг бол одоо таалж байгаа хүн гэвэл нөгөө Жион нөгөө бор арай жоохон бор арьстай фитнес хийдэг гэдээсэн. Гэхдээ үе Singles Inferno үзэхээр угаасаа л солонгосчууд бор охинд нэг татагддаггүй юм билээ тий. Амар юм гоё бор фит мэт. Тэд нар чинь бол ер нь бол бидний хувьд амар гоё хүмүүс байгаа харагдав. Дээрээс нь царайч гэсэн яг эсрэм дээр хамгийн өөрхөн байгаа даа. Харин тий. Надад бол бүр өсний мөнгөний баг тэд нар хараад байгаа юм санагдсан. Тэр охин ч ганцаараа юм цайвар бор шаргал үстэй. Нөгөө охтууд нь бүгдээрээ нэг юм хүрэн бор хар маяг үстэй заяа. Гэхдээ яг энэ солонгосын бүгд ийшээ унгаж мунгадаг. Тий, ийм beauty стандарт нэг юм цагаан тэгснэ юм турхай урт хар үс. Тиймэрхүү л яг л тийм юм бэ. Бүрийг тэгж харагдаад байгаа гэсэн. Тэр нөгөө season хэд дээр хэллээ? 2 дээр илүү нэг бас амар гой бор хөрсөн шүү. Харин тийм гэсэн. Би бол season 2-ыг үзээгүй байхгүй. Тэр бүр ерөөсөө нэг ч удаа юунд явж байгаагүй. Тэр бүр яг тийм органикаараа бүр хөөрх охин байсан тий. Бүр царай маань хаад яг гоё. Тэгээ нэг юм жоохон нуруулаг. Тий. Харин тий. Би тэрийг гайхаад байгаа байхгүй. Яагаад? Гэхдээ яагаад ч яах вэ? Тэгээд тогтцсон стандартыг угаасаа бас тийм амархан арилгадаг юм шиг байна. Тэгээ Солонгос бол яг тийм стандарт байх шиг байна. Эрэгтэйчүүд нь тэр сүүлд нэг юм 3 эрэгтэй орж ирдэг дээр ч гэсэндээ яг юм копидо тавьсан 3 байгаа байхгүй. Яг хуцалт нь адилхан. Яг адилхан ингээ өсний тайралтын баг энэ духны урд унжиж байгаа өсний урт нь адилхан ч юм уу баг тийм. Тэгээд бүгдээрээ яг гоё битээ. Тэгтээ бүгдээрээ яг юм адилхан юм нэвсгэр цам бүр яг адилхан. Монголд бол хүмүүс өөр янз бүр идэв штэ. Тийм биш бүр амар сонио. Гэхдээ нэг амар гоё баярсан юм наа. Нөгөө нэг паналист Dex гоё. Тэр бор охиныг бас яг үнэ би бас амар хөөрхөн санагдсан. Тэнд ганц гоё охин байх яагаад тогтохгүй юм бол хайрсан надад айгу зүг санагдсан. Гэхдээ би бас яг тэр Dex гэдэг эхлээд энэ одоо хүмүүс бас яг царай л харж л дуртай байд юм байна да гэж бодсон чинь характер нь айгу дэжгүй юм байсан. Би чинь нөгөө season 2-ыг үзээгүй байхгүй. Одоо Dex-ийг мэдгүй. Тэгэл энийг царайгаараа л ороод ирсэн байна гэж бодсон чинь яг панелд сууж байхдаа амар гой тийм өнцгүүдийг гаргаж ирээд өөрийгөө амар өөрөөр илэрхийлээл одоо нэг охиныг хөөргөн гэж хэлмэлхээс ичгүй тэр надад айгу зүгээр санагдсан. Тэгэхгүй бол бас санаа зовоод идэв шít нэг юм. Тэгтээ яг дөрөв бол хүмүүс жоохон boring л болсон билээ гэж хэлсэн бэлээ. Ер нь бол интернетээр хараад тахт. Тэгээ надад ч гэсэн тэгж санагдсан. Тэр өстэй яг ялч 3 айгу сонирхолтой болсонтой холбоотой баг. Тийм 3 болон тэгэхээр гоёлсон. Дээрээс нь тэр формат нь надад айгу буруу санагдсан. Ингээд хооронд нь анханаас нь бөөнд нь уулзуулаад бүх хүмүүсээ зэрэг evaluate хийх боломж олгоогүй. Шууд заримд нь давуу ирэх өгөөл нэг юмд ялсныхын төлөө давуу ирэх өгөөл тэнд очиод нэгийг сонгох гэж юм гээл. Тэгснэ ингээд хэдэн хоног уулзуулахгүй байжснаа буцааж уулзуулахар чинь яаж ч цаа аккорд шүү дээ. Яаж ч утсан сонирн байна. Тэгсэн наа чи бүр амар хугацаа идэд байгаа байхгүй юу? Хугацаа амар идсэн. Тийм. Тэгээ бүр би бол мартчих баг юу л яалаа гэж.
Тэгснээ тэр бол өстө надад айгүй буруу санагдсан. Тэгэнгүү дараагийн сизнес суулна угсаа анханаас нь гоё нэг таньдаг болгол зүгээр ах гэж бодлоо. Эсвэл ядаж нөгөө сизон 3 шиг эрэгтэй эмэгтэйгээр холдог ч юм уу. Гэхдээ шууд 90 имээр ингээ хол тэр бүр 3 охин бүр зүгээр гуруулан ингэ байлгаад идэг нас юм жоохон гайхаад. Яг янаач ямар хэрэгтэй. Жоохон нөгөө нэг юугаа өөрчлөл гэж бодсон байх л та. Сонин болох гэж үрсэн гэж бодсон байх. Тэгтээ угаасаа л энэ чинь reality show тэгэл нэг форматыг дагаа штэ. Гол нь энэ чинь хүмүүсийн характерт болж үзэж байгаа болохоос биш. Энэ удаад single inferno эрэгтэй эмэгтэй гэж хуваалдлаа гэдгээр нь үзэхгүй байна. Харин тий. Яг хүний характераар үзсэн. Энэ залуу юм байна. Тэр охин тийм юм байна гэж хүмүүс үзнэ. Одоо тэгэл Монголынх бас гарах чаа. Монголынхыг бас үзнэ гэж хүлээгээл би тэрийг үзээгүй заяа. Би нэг ч эпизод үзээгүй. Гэхдээ би бараг худалч байна. Бүх орсон нь мэдэж байгаа. Тэр чинь угаас тэгээд рeel ингээ бүлтэн гараад байгаа байхгүй. Яг сошиал медиагаар бүр энэ хүн чинь энэ хүн юм байна гэж бараг мэдээд байгаа шүү дээ. Би үзээгүй гэж хэлэхэд амар сонио. Мэдээд байгаа байхгүй. Харин тий. Гэтэ зав гарах нь үгүй юу? Яг үнийг хэлэхэд юу яагаад байна? Би ч өөрөө үздэг кино мэн ихтэй хүн болохоор яг ийм реалити шоунд бас зав гаргах гэж хэцүү. Харин чи киногоо илүү давмгаалаа үзчихдэг. Бас угаасаа нэг за энэ хүмүүс одоо яаж ийн гэл нэг тийм сонирхол байхгүй болохоор ч. Яг үнэ. Бас нэг сонирхол бидг болохоор ч. Үгүй энэ яг сонирхолтой болох гэдэг шүү гэвэл бас үзээд байна. Яг би бол 4-р ангиас хойш нэг сонирхолтой санагдах болцсон. Тэгээ нэмж үзээгүй байгаа. Тэгэл харчлаа да. Харин тийм ээ. Үзмэр санагдвал нэмж үзнэ. Үзэхгүй болгүй. Тэгэл араас нь одоо тэгэл Squid Game араас нь гарлуу. Squid Game яалаа. Үгүй штэ 12 сарын 26. Тийм штэ. Бүр Christmas-аар гараад тэгснээ бүр эхний өдөр нь бүр хэдчнээ сая хүн үзсэн рекорд тогтоосон байл тээ. Яа Squid Game. Чамд ямар байсан? Энэ үзээгүй заяа. Гэтэ яагаад үзсэн бэ гэсэн чинь манай топ. Тийм ээ. Би угаасаа топыг тоглож байгааг мэдчихсэн. Бараг 23 жилийн өмнө нөгөө гаргацсан байсан шүү дээ. Ийм жүж тоглоно гэдэг. Тэгээд би окей гэж бодчихоол өнгөрцөн байсан чинь яг үзэхэд бол надад айгүй гоё байсан. Хүмүүс болохоор л янз бүр л ах шиг л. Чамд ямар байсан? Надад бол гоё байсан. Харин тийм ерөнхийдөө 7 анги гэхэд айгүй сонирхолтой байсан тий. Тэгээ топ бас амар зөрөгтэй тэр дүрээ авсан юм шиг санагдсан. Яа. He owned it тий бүр. Тий. Угаасаа тэгэл өөрөө ямар тийм юутай одоо ингээл хар тамхи асуудалд ороод ер нь бол 7-8 жил ерөөсөө юунд гарч ирээгүй шүү дээ. Сошиалд бол гарч ирээгүй. Тэгэл тэгсний дараа дахиад өөрөө ийм дүр аваад гараад ирчих чинь бас тийм шүү дээ. Зөргөл доо. Энэ дүрийг авах уу гэдэг өгөхөд сонирхоод авч ийн гэдэг чинь зоригтой. Ягаад чинь топ бүр яг тийм яг нэг хүмүүс юм өөрийгөө нэг юм би юник гэж ярих гэдэг чинь топ бол өөрийгөө яриаг байхад бид нэр юник хүн гэдэг мэддэг тийм. Тэнгүүд тэр амар зоригтой солонгосын нийгэм зохицооргүй зоригтой юмнууд хийгээл тэгээд надад амар өрдмөр санагдсан юм. Сүүлд тэр ярилцлагын сонссон чинь сүүлийн би ингээ 20-од насаа гэдээ ярьж байгаа байхгүй. Тэр нэрээ 20 нас 20 насны сүүл 30 насны ихэнх үе гэдэг. Яг хүний тэр гоё юмнуудаа гаргадаг насн дээр нь бид нэр гоё дуугийн сонсч чадаагүй, гоё телевизийн гоё юмнуудыг ч үзэж чадаагүй байгаа байхгүй. Гоё кинонд ч тоглож чадаагүй. Тэгэнгүүт тэр хүний уран бүтээл хийх гоё цагийн солонгосын нийгмээс болоод бид нэр алдчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт хар тамхины асуудал гээд байгаа ч гэсэндээ тэр чинь марихуаныг хэрэглэе гэж байгаа байхгүй. Тэгээ марихуан гэдэг чинь дэлхийн ер нь бас том асуудал зөвшөөрсөн зүйл байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө нэг цэрэгт байхдаа тэрийг хэрэгэлсэн гэлөө. Мэдгүй. Би бол тэрийг цэргийн өмнө гэж бодож байна. Тэгээ цэрэг чинь яаж яах цагдаагийн юунд орсон шүү дээ. Тэгээ цагдаагийн форст орчоод тэгээд тэрний шинжилгээгээ гараад ирсэн юм шиг л. Тэр чинь нөгөө цагдаагийн юунд ороод шинжилгээ энэ төр өгдөг юм шиг байна. Гэхдээ хамгийн сонь би өөрөө Америкт байж байгаад ирсэн хүний хувьд марихуаныг би хар тамхи гэж боддгоо болохоор надад амар шудраг бас санагддаг. Хүн болго янз бүр л бодох байх. Надад ч бол угаасаа бас л юу штэ. Тэгээ тэр ярилцлаган дээр бүр би бол Big Bang-аас гарсан шалтгаан миний асуудал Big Bang-тэй холбогдчих уу гэж айсан гэдэг амар хөрхөн. Харин босоод нөгөө нэг мембрүүд амар бодсон юм байлээ. Би тэгэл бас ингээл зүгээр фэнийхэн хувьд амар сонирмэд өсөхгүй байгаа ингээл. Яагаад бүх юм ингээл блоклол тээ. Ингээл мембрүүдийг хүртэл ингээл блоклол өөрийгөө ч ингээл блоклол байгаад боцсон чинь сүултээ тэгээд тэр шалгааны ном уншсан л та гэсэн чинь амар өргөдмөрл санагдсан. Тэгээ амар таалантд хүн байхгүй. Тэгээ бүр дуу муу хийцэн байгаа гэсэн үрцэн заяа байна. Гэсэн чинь тэрийг бид нар ийм артист хүнийг бид бүр зүгээр ингээд энэстэй ийм сонин ирээ зэрэг өмэргүү гэдэг шалтгаанаар ер нь яга заавал ирээ зэрэг байх хэрэгтэй гэдэг шиг. Нэрээ
Тэр хүн бүр юм галзуу байдлаар харин зүрийг илэрхийлэх хэрэгтэй байхгүй. Харин тийм. Надад бүр юм хайрын санагцсан. Тэгэл нэр бод. Тэгээ манай ихч бүр үзснэ. Манай топ хөгшөрсөн гэд хэлсэн чинь би яг ингэж бодсон чинь нэрэ жоохоо юм үрчлээ мөрчлээ 37-т нэг тиймсэн биз дээ. Нэг тийм youthful байдлаа бол алдсан байлээ. Тэгээ би надад солонгосчууд ч юм бол ингээл яг л адилхан харагдах чадвартай шүү дээ ер нь. Тэгээ би бодсон мань хүн бүр яг үнэхээр өөр дээр рефлект хийгээл яг л тэгжил амьдэрсэн мэй гэж бод. Тэрнээс ч ингээд хүмүүст харагдахын тулд ингээл гоо сайхан босахны янзлаагүй гэх юм уу. Тэгээ бодсон ч бүр аим. Тэгтээ сайтаар гарч ирээл аим гоё. Костюм студид гарч ирсэн аим гоё ирсэн. Яг тэгдэгдээ аим гоё хувцалтай. Яг эрэгтэй хүн гэж амар гоё юм 3 piece suit үздэг. Handsome. Амар азгүй. Нэг бодлын ингээд юмтай төрсөн жоохон азгүй ч биш. Амар авьяас мавьяастай төрсөн. Тэрийг илэрхийлэхээр хүмүүс тэрийг амар сониулж аваад байдаг. Сая тэр нөгөө юун дээр мама дээр л бүр яа топ байсан бол тээ. Тэгтээ мамаг би ерөөсөө үзээгүй байсан байхгүй юу. Тэгээ би сая өнгөрсөн 7 хоногт Big Bang-аар амьсгалсан гэж хамд ирсэн шүү дээ. Угаасаа топ ярьсан маш үзсэн байсан. Үзчихэд тэгсэн юм чи. Тэгээд мамагийн юу үзсэн байхгүй юу. Үзүүлбэрийг үзсэн чинь тэр гурав топыг оруулсан байлээ. А тийм үү. Яаж оруулсан бэ? Надад ингэ санагд. Би зөвхөн миний interpretation шүү заяа. Тэр хүмүүс яаж бодсон юм. Одоо сүүлд нь Big Bang-ийн 2 дуг дуулж байгаа шүү дээ. Fantastic Baby, Bang 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 2-ыг. Тэнгүүд Fantastic Baby дээр wow, Fantastic Baby гэчээд нөгөө нэг Boom Shakalaka энэ чинь яг топын хэсгүүдийг яг хэрэгээс топын яг хэсгүүдийг тэр хэсэг дээр авсан юм санагдсан надад. Тэгээ Bang 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 дээр ч гэсэндээ яг топ Bang 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 гэдэг хэсэг байдаг. А дээрээс нь зөвхөн GD Bang 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 гэдэг хоёр ууланд дахилт байдаг байхгүй. Тэгсэн чинь яг топтойг сонгосон байсан. Тэгэнгүүт яг топын хоолойг оруулж байгаа нь цаагаараа бид нар дөрүлээ байгаа шүү гэдгээ илэрхийлсэн санагдсан. Гэхдээ угаасаа топ ч гэсэн юуган дээр бичсэн байсан биз дээ. Нэг фэнийха комментэн дээр доотлолт нь хариу өгсөн байсан шүү дээ. Тэгсэн байсан уу? Тийм, тэр нөгөө нэг Doom Data version 2 хязгаар гарах юм гэдгсэн чинь 2025 гэсэн. Oh my god. Тэгээд би тэр GT-ийн сайт тэр нэг гаргасан Home Sweet Home бас жоохон холбогдолтой их санагдсан. Зарим нэг талаараа. Тэр дуу угаасаа л холбогдолтой байх. Тийм. Угаасаа тэр дуу яг дөрүүлээ битсэн version байгаах. Магадгүй. Би баг байгаах гэж бодсон. Тэгэл яг ингээд улс төр одоо цаг уур одоо мэдгүй те байдлаа харж агаад за энийгээ цацсан энийгээ гэдэг эдгээр бол холбоотой ярилцсан л. Тэгээ би бол тэр гурвыг тэр дууныхаа дахилтуудаар топыг оруулж байгаа юм байна гэж харсан. Үйлгийн нанд яг топыг би бол шууд топын хоол байна шууд мэдчихэм шүү. Би ч гэсэн бас амар бодож топыг олооч угаас нэг мэдгүй юм байна шүү. Тэгээ гоё яасан. Надад зөвхөн хөрөнгө. Мама бол үнэхээр гоёсэн. Би бүр нөгөө нэг яг Big Bang 21 хоёр яг мамад орохгүй болсон байгаа шүү дээ. Орхоо болцсон. Одоо дуу хийх болохгүй байхгүй юу? Me too. Тэгээд яг сая 24 оных дээр 24 он гэлөө. Тий. 24 оных дээр гарч ирсэн чи үнэхээр үйлчээсэн чи. Тийм би тэгээ харин бас мамагийн 2013 оныг үзвээ. Ямар гоё байсан юм бэ. Бүр яа алдаг байсан байл шүү дээ. Манай үед гарч ирэхээр би бүр GD-ийн тэр entrance бол үнэхээр GD бүр тэ би тайлан дагуур алхана. Тэгснэ алхаж итэр тэ. Тий. Тэр мөр бол үнэхээр амарс. Нэг тийм сүртэй илээ манайд л. Гой хамтлаг байсан шүү гэхээр айгу онцгондоо байгаа шүү гэх юм. Байгаа шүү. Одоо угаасаа тэгэл нийлэл юм хийчихдэг шүү дээ. Тэгээ сценари байсан ч байгаагүй ч байна. Би ч ялч мамаг бас нэр итвэтэй үздэг байсан. Угаасаа гарч ирэх хүмүүсийг мэддэг байсан байна. Тийм, Big Bang 21 хоёрыг бүр амар хүлээдэг гэсэн. Гэтэ мама ялчгүй 10-10-аад оны ихэнх үед бол дандаа гоё байдаг байсан байна. Одоо сүүлийн үеийн тэр тай засал хитрхийн нөгөө юм том болох гээд олон улс руу хуваагаад эхлэхээр жоохон тэнэг болоод ам санагдаад надад. Сайт дээр тэр нэг Японд тасалсан шүү дээ. Тий. Тэгснээ хоёр өөр хотод болсон баг. Хоёр өөр улсад. Тэр нөгөө нэг шагнал аваадсан шүү дээ. Болсон юм бол. Rose, Bruno Mars-тай тэгснээ GD чинь шагнал аваадсан шүү дээ. Тэр нь хаана аваадсан? Би тэрийг GD ямар ч байсан тэр дуулсан тэр тайзан дээрээс авсан гэж ойлгосон. Тэгэхээр чин тэр улс нь айл улс байсан Япон байсан уу? Тийм үү. Хэлээвээс мэдгүй. Нэг тийм Америкт нэг болсон уу? Үгүй хаа. Хонконг уу? Японд Японд бол нэг Японд солонгост. Ер нь бол нэг Хонконгт л болдог шүү дээ. Тэгж жаад би 2024 билүү 23 он Америкт болох гэж байна гэж нэг тийм мэдээлэл хальт харсан. Гэхдээ би нөгөө нэг GD энэ дэрэд уулнаж мэдээг болохоор тэр мэдээллийг keep up хийгээ цаашаа анзаараагүй байхгүй. Тэг юу басна мэдгүй. Тэг бүр
Яг үнийг үзэхдээ ингээл Big Bang анхаарч яг энэ өстө мама тэнд болж тийм байл ч тийм ямар ч тийм бодлоо. Big Bang л чухал. Тэр амар сонио GD Visionary of the Year ч үлээ тийм сонин аваад. Тэгээ угаасаа нөгөө нэг GD чинь яг мамаг л ингээд тэлтэн шүү дээ. Тэр угаасаа утгагүй аахгүй ягаад тэгэхээр GD чимээгүй байж байгаад нэг дуу гаргах, хоёр дуу гаргацсан чинь тэр Visionary of the Year гэдэг чинь буруу аахгүй. Харин тийм. Тэгэнгүүт тэр одоо GD болохоор л тэгж өгч байгаа. GD дүнс нэггүй болчихж байгаа байхгүй юу? Харин тийм. Би яг тэр хүн бас хийсэн юмныхаа төлөө шагналамаар байгаа шүү. Зүгээр л just because би GD болохоор гэдэг шагнал чинь тэр хүн дүнс нэггүй байхгүй. Харин тийм. Одууд ингээл алга ташж байгаа ч гэсэн юу вэ гэж бодсон л аа. Бүгдээрээ GD дуртай хүндэлдэг байх гэтэл юу вэ гэж бодсон л аа. Тэр нь бол амар их тийм юу гаргаж өгд юм шиг л шагналууд. Тийм янз бүрийн нэртэй шагналууд өгд юм шиг шүү. Яг харин тийм нэг сонио гойгоо яг хавтай амар гоё шагнал visionary гэдэг чинь амар гоё шагнал. Гэхдээ түүчэлэгч юу гэсэн утгатай шүү дээ тий. Ер нь алсын хараатай шагнал гэсэн үг шүү дээ. Гэхдээ угаасаа байдгүй шагналыг авах чинь жоох утгагүй. Яг л тэр хүн зориулсан юм шиг жоо тэнэг шүү дээ. Яг нь Song of the Year, Album of the Year гэх юм бол ойлгомжтой. Альбомынхаа зарлалт юу рейтингээр л авч байгаа шүү дээ. Тэгсэн чи тэр Rose тэр Bruno Mars гарч ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэр хэсэг үзсэн үү? Тэр хоёр нөгөө нэг тайзан дээр гарч ирээ шагнал авсан тийм. Амар хөөрхөн байсан. Хитэн хөөрхөн. Bruno Mars амар хөөрхөн хитгэн үг зурцаа. Гэтэ бас амар аа шүү. Bruno Mars ч одоо бүр гэдэг дэлхийн артист бүр. Тийм. Тэгсэн чинь зүгээр нэг юм сарцаа. Rose бол зүгээр нэг биш. Тэгтээ нэг юм Аз. Хамгийн гол нь Bruno Mars өөрөө тэр main биш байхгүй. Rose main тэгээ Bruno Mars тэр feature хийчихэж байгаа шүү дээ. Яг го produce хийсэн гэсэн оролцсон гэсэн дуугийн бүтээхэд тэн дээр бол royalty авж байгаа. Гэхдээ Bruno Mars тийм үе humble гэж чадж байгаа. Заавал би main байж иж надтай feature хүмүүс хий биш. Амар хөр Rose магадгүй санал өгсөн баг тэнгууд аюу гой урайлах хүнлээж аваад. Тэгсэн тэд нар бол нэр үнэхээр их орондоо хувь нэмэр оруулж байгаа. Үнэхээр яа клипэн дээр нь ч гэсэн ингээд Bruno Mars ингээд солонгосын туг барьж мэрсэн ингээд зогсож идэв шүү дээ. Тийм дэмжээл тийм. Надад бол бас тэр нь гоё санагдсан. Cool амар cool гэсэн л та. Тийм болоод BTS-ийг сая хүмүүс хэсэг хүмүүс заавал цэрэгт явуулж яадыг гээд ахтал үгүй шүү дээ. Наа чи шудраг бус гэсээр байгаа л явуулчих байгаа. Одоо ингээ BTS сүүлийн ингээ 2 жил ингээ таг болчихж байгаа ш. Тэнгүүд тэр чинь бас GDP-н буурж байгаа шүү дээ. Солонгос. Манайд яг бас яг ирчтэй үе дээрээ дахиад ингээд унчиж байгаа. Одоо мэдхгүй буцаж гарч ирээд хүчтэй байж чадах юм бид нар мэдэхгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд их л харж илээ. Тийм мэдэхгүй байхгүй. Айгу хэцүү. Сая тэгтээ бас нөгөө нэг юу яасан бэл Парист хэндвийн тоглолтод J-Hope тэгээд GD Taeyang тэр ч баг Аз тоглолт болсон л шүү дээ. Энэ тэр харин тийм агаад. Гэхдээ манай Taeyang алт юм байлээ. Taeyang-ы нөгөө Ice Nose Lips л тэр явсан ч бүр бүгд таах тус. Тийм үү. Амар дуулт юм бэл. Сонсдог юм бэлээ. Би яг Rose-гийн хэсгийг үзсэн. Тэгээ GD Taeyang хоёрын хэсгийг үзсэн. Гэсэн чинь Rose дээр бүр ёо фейл заяа. За яг хөө амар сүртэй фейл биш л дээ. Тэгтэл амар саунд тим бүр амар сонирмсан. Нөгөө яг дахилт хэсэр нөгөө toxic till the end-ийг дуулж эхэлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг дахилт хэсэг лүгөө орсон чинь нөгөө нэг яг үндсэн дууных нь бүр яг ингээд тахилтын бүр ингээд амар чанга тавьсан заяа. Тэгэнгүүт ингээд нөгөө Rose амар сонирмолоод нөгөөтгөөсөө давж чадахгүй. Тэгтээ бас амар гоё хандл хийгээл гарцсан л та. Ер нь бол угаасаа амар experienced тийм артист. Харин sound engineer баг авч явдаг гэж үнэн баха. Тэр хөгжим ард бол ингэж тавь шүү гэж баг хүн авч явдаг үнэн л юм байна. Тэрэн дээр яг GD-гийн бас хувцлалт амар таалагдсан. Тэ харсан уу? Би хараагүй шүү. Нэг юм амар гоё терпицэн харах юм л та. Тэр одоо. Гэхдээ гэхдээ одоо нэр GD-гийн GD ийм өстэйсэн. Yes. Wow. Бүр стил ханд. Тэгтээ жоохон тийм Conan шиг хувцалсан юм шиг Google-тэй эдэг да. Тийм дуу чанга авах үү. Дуу амар чанга авч магадгүй шүү. Суулж. Дуу наач. Или өмнө нь харъя. Тэний нурууг хараач тээ. Вау. Им трапезан хаар тэгснээ дээгүүр болохоор ийм гялгаар пижак байна тий. Тийм байна энэ хараа. Ийм эмхтэй трапез юм шүү баг. Одоо тэгтээ угаасаа яг энэ GD-ийн хувцалтанд бол дасч илээ. Одоо угаасаа GD юу өмсөн ч бид нар юу ч хийж чадахгүй шүү. Visionary. Ирээдүйн түүчилсэн тий. Асаа ард хувцалт шүү дээ минь. Тэгээ зүгээр
GD болохоор л юм хүмүүс жоо шүү. GD л зохино шүү. Тий, бусад хүмүүс битээ зөрөөрэй. Гэтэ чи Винергийн хамтлаг мэднэ шүү. Мэдэн шүү. Майно бас жоохон тийм шүү. Мино. Тий. Мино яг тийм жоохон гаж хувц зөгтөг тустай хүмүүс байна. Яг тэр хүн бол бас яг ийм GD-р хувцалдаг. Одоо зүгээр нэг random guy GD шиг юм шинэ л ягаан эмхтэй ийм жакет өмсөө явж ивэл ёо баг юу харагдаж тийм шүү. Яг үнэ. Эсвэл баг тэгээ жоохон гажим өмсөх юм бол GD дуурайлаа л гэж яг. Одоо нөгөө GD нэгэнт ингээд энийг өвн хийцэн. Ирчиг авцсан. Тийм. Яг өөр юм болгоцсон болохоор. Тийм. Гэхдээ нэрээ Conan гэдэг Google-тэй киноны баатар шиг харагдчих. Хөөхөн л юм л та. Энд гэхдээ минь төс бас л чанга. Гэхдээ надад тэр GD нөгөө эдгээр нөгөө Still Life гэдэг дуу гаргасан шүү дөрүүлээ. Тэн дээр нэг юм урт тэгээ нэг юм амар colorful үстэйсэн да GD. Санаж нь уулаа. GD-г санахгүй байна. Би топик санаж. Би харчаад яа топ. Нөө амар цэвэрлэгтэй бүр амар саран дээр тэр мань үгүй нөгөө сар руу явах гэдэг тухай. Тий. Гэтэ одоо тэр чинь канселцсан мэт байна. Энд дээр гэхдээ бүгдээрээ амар царайлаг бас 2 жилийн өмнө хэд амар бүгдээрээ хэвэндээ харагдсан. Энэ үс нь бүр зэвэн болтой. Тийм ээ. Тий. Амар гоё. Яг нь энэ арийнхын нүсмэс залгаа. Гэхдээ бас амар гоё ингээд өөрсдөө ийм нэг юм цоошин ийм стил имижийг ингээд гаргаж ирч чаддаг тийм. Тэгээд бүгдээрээ өөр тий. Тэгээд өөр ингээ гоё зөгцдөг. Тийм болоод би бас юм орчин үеийн бас хит орчин үеийн K-pop, шинэ үеийн K-pop-ыг нэг сонсохгүй байгаа шалтгаан ингээд одоо жишээ нь Seventeen-ийн хамтлаг амар олон гишүүнтэй ч гэсэн ингээд яг Big Bang болохоор 4 5 хүнтэй мөртлөөс амар юм зэвүүн харагдаад байдаг хгүй шаг юу нэг тэнгүү 17 одоо чинь юу гэдэг юм униформ хувцалцдаг ч юм уу тий. Тэгэхээр нэг сонир биш санагдаад байгаа хгүй надаа. Харин хит олон гişүүд тэг бүгдээрээ адилхан хувцлаад эхлэх надад жоох сонир биш. Яг K-pop-ийн суурь нь яг тэр талдаа л та. Гэхдээ надад жоох тийм санагдсан. Одоо гой дуутай амар олон гой дуунуудтай хамтлаг байгаа хгүй жишээ. Гэхдээ клипийг үзэхээр амар хэцүү. Би бол ойлгохгүй юм шиг санагдсан. Тэнгүү за окей. Гэхдээ гоё мэдгүй юугийн сайн мэдгүй л дээ. Гişүүдийн сайн мэдгүй. Гэхдээ ганц хоёр юм харж хагаад яг ингээд бүгд адилхан хувцалсан бол амар хэцүү юм бэл. Тийм шүү дээ. Гэхдээ ялахгүй байгаа юм чинь заримынхан царай бол тийм болохоор яаж ч надад бол юм цөөхөн гişүүнтэй хамтлагууд илүү үлддэг юм бэлээ. Одоо л ерөөхдөө дандаа л 4-өөс дээш л гүйстэй амар хэцүү тий. Baby Monster ч баг хэдүүд 7 юм биш үү баг 7 тий. Тэгсний амар бол хамтлаг байна тийм чи Rise гэж байна, N-Hyphen гэж байд юм байна. Ivy гэдэг хамтлаг байлээ. Тэгэл Les Seraphim. За тэр байдаг гэсэн бас. Би тэр хамтлаг өстой сайн мэддэг. Aespa. Тий. За тийм Aespa тий. Тэр хамтлагийг бас жоохон сонирхож эхэлсэн гэхдээ. Гэхдээ Aespa ч гоё 4 хүнтэй юм бэл. Тэгээ надад бас тэр нь таалагдсан. Тэгээ дөрүүлээ юм өөр гоё. Сүүлд тэр Whiplash гэдэг нь амар таалагдсан. Тэр нь гоёс. Амар зөвөн юм юу хувц өмссөн outfit. Яг тийм Runaway те шоуны ийм хаяа фиш те. Хаяа тавьчихсан. Тийм яг нь. Охтууд нь ч ихсэн хөөрхөн юм бэл. Гэхдээ зарим нэг нь эсцэлтэй юм билээ. Яа. Солонгост бид нар ингээд ойлгож чадхааргүй тийм гоо сайхны мисаслууд байдаг юм шиг лээ. Одоо бид нар ч ерөнхийдөө нэг юм давхраа хамар ирүүний мисал гэж бодоод байгаа шүү дээ. Солонгост бол бүр ингээд одоо энэ нүд одоо юм давхраатай нүд байлаа гэхэд тэрийг давхраагийн тэнцвүүлэхийн тулд энд нь ингээд жоохон юм хийчдэг ч юм уу. Одоо тиймэрхүү. Ингээд одоо энэ нэг жоохон хэсгийг хүртэл ингэдэг ч юм уу те. Амар тийм мис ажилбар юм уу юу гэнтэй тийм нүд хийж уруул нэг жоохон ингэждэг ч юм уу те. Тэгээ димпл хүртэл хийдэг болсон. Тэгэнгүүт бүх одууд миний ойлгож байгаагаар нэг юм дерматологичтэй нэг арьс арчилгааны хүнтэй дээрээс нэг тийм мисаслын эмчтэй юм шиг. Тэнгүү тэр хүмүүс нь зөвлөөл за одоо арьс чинь ингэж унжих гэж шүү юм хийлгээрэй ч гэдэг юм уу те. Тэр нь яг мисаслын эмч байсан ч гэсэн мисасл хийх биш зүгээр одоо арьс чинь энэ талтаа унжиж шүү. Одоо баг дэрээ солиорч гэдэг юм. Бараг л тэгж зөвлөдөг юм шиг л. Бүр маш нарийн тийм болоод нэрээ бодонгууд жүжигчд бүр яг л тиймэрэл байгаад идэв шүү дээ. Харахад. Тийм. Гэхдээ хизэж зарим жүжигчд бол хизэж хиймэл харагддаг. Яг тэр хиймэл юм байхгүй. Гэхдээ яг тэр нэг бага юм засваруудаа байнга хийлгээд байдаг юм шиг. Гэхдээ тэр нь ч тэр яг уу.
Бүрнэ. Тэгэхээр тэр хүмүүсийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. Ягаад тэгэхээр угаасаа зурагтаар гарах хэрэгтэй, зураг авалтанд Гой гарах гарах хэрэгтэй, хэрэгтэй. гой харагдах хэрэгтэй хүмүүс байхгүй. Тийм болохоор би бол бүр над би бүгдээр нь юм халаад ташмар санагддаг шүү дээ. Амар гоё би авч явдаг. Харин тийм ээ. Тийм. Гоё залуучууд өгтүүд харагдаад идэггүй. Сүүлийн үед бол би K-pop-оос нэлээд холдсон байсан. Буцаад бас сонсдог болж эхэлж байгаа. Тэгэхээр магадгүй дараа үеэл бас гоё илүү K-pop-ын талаар ярьж болох юм. Гэтэ өнөөдөр их бараг л ихэнх нь K-pop болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ яг нь жоохон солонгос тал руу болчихлоо тий. Бас угаасаа үнэн нэгэнд бид нэр entertainment зах зээл дээр солонгосчуудын юмыг үзэж байгаа нь үнэн хэрэглэж байгаа нь юм чи. Энд чинь бүр консюм хийж штэ тий. бас ирчиг авчлаа шүү дээ солонгос. Тий. Кино минь ч гэсэн одоо бас л арай өөр төвшөнд гардаг болсон юм шүү. Тий. Кино гэхдээ солонгос угаасаа кинонд ер нь хүчтэй байсан. Тий. Угаасаа сайн байсан. Одоо K-drama-нууд л илүү хүч авч байгаа шиг байна. Netflix-ээр дүүрэн л K-drama байдаг. Гэхдээ Монголд ирэнгүүт Монголын Netflix бол бүр солонгос драмт юм байна. Америкт бол арай бага байдаг. А тийм үү. Одоо энд available байгаа шоунууд Америкийн хатар байдаг байхгүй. Region-ээр угаасаа region-гээ бус нутгаар хуваачдаг болохоор. Зарим нь байдаг, зарим нь байдаггүй. Гэхдээ яалтчгүй Netflix дээр байгаа солонгос шоу илүү их модонд орж ийл та. Илүү хүмүүс хүрээд байгаа тий. Тийм шүү дээ. Сая тэгэл Queen of Tears гэдэл өнгөрсөн. Тэр нэр чинь бүр амар байлаа. Сая бас Window Phone X гэл. Тий. Би ч одоо зөвхөн солонгостой гарч байгаа хоёр шоу үзэж байгаа. Тэр хоёр маань бас гоё яагаад. Гэхдээ яаж ч бодсон Netflix-ийн шоу шиг хүчээ болохгүй байхгүй яагаад тэгэхээр солонгостой л гараад байгаа юм чи угаасаа ойлгомжтой. Тийм. Тэгээ би бүр oh my god Netflix дээр тавьчихгүй дээ гэж бодож юм чи. Тэгвэл илүү хүмүүс түүрэндээ. Одоо нөгөө нэг манай нэг ихч байдэн шүү дээ. Солонгосын Санхэко. За. Тэрний аим шиг нэг гарч байгаа юм шүү дээ. Yes, тэрийг үзэх орж ирвэл том дэлгэцэр үзэх үү. Нөгөө юу лээ Dark Nuns үлээ. Dark Nuns. Одоо тэгээ хамт тоглож байгаа эмэгтэй жүжигч нь бас гоё байхгүй юу? Тийм үү. Jong Yoo-би нүлүү юу лээ нэрийг марчиж. Ямар ч байсан хамгийн амар нэг Vincenzo гэдэг драм дээр нөхөртэй тоглож X нөхөртэй. Тэгээ тэр хоёр ч гайгүй бейстэй байхгүй. Тэгсэн мөртлөөс тэр охин надад амар гоё санагдсан. Нөхөртэй хэдэн жилийн өмнө ингээд драм хамт тоглолцсон. Тэгээд одоо сонгоод ямар ч асуудалгүй тоглож байгаа надад амар гоё санагдсан. Тийм ч зүгээр л драманд хамт тоглосон болохос нэг амар. Үгүй тийм relationship үүсгэх бүстэй тэр хоёр ч. Үгүй зүгээр амар яхав тийм юмуд надад аягүй ховор санагдаад байд чинь. Яг тэр би зүгээр ингээд бодсон аахгүй. Тэр их ч одоо жишээлбэл тэр Сон Жун Китэй амар бестүүд бол Сонгютэй хэр ингээд бести болж чадах вэ? Чи бас тий эсвэл зүгээр тэд нар магадгүй нэг бестинүүд биш. Цэвэр ажлын шуумаар уулздаг бол ч гэдэг юм тий. Тийм сонин солонгос жуугаасаа нэг тийм юу штэ. Ерөөсөө ингээд og танихгүй юм шиг сарилдаг гэх юм уу? Нэг ингээ холбоо үүсгэсэн бол тэгэл дараа тийм тэнгүү дунд нь агааж үжигч дунд нь агаа кино уран бүтлэгчтэй амар зовдөг байхтаа л гэж бодсон шүү дээ. Ямар сандаа нөгөө хин тэр чин хан хин блэ нөгөө сая бас скандал жоохон өртдөг. Тий Хан Сөхий чин хинтээ Рю Жуниор хоёр чин хальт үерхэд тэр хоёр чин хамт бүр драмд каст хийгдсэн байсан байгаа байхгүй. Тэгээ хоёулаа тэр драмаасаа буутаж байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхээр нэгэнт хувийн оролцоо ингээд орчхоор кино минут дээр ч гэсэн ингээд холбогдоо болчихдог ч юм уу тий. Жохон тийм байгаа юм бол. Би бол нь хансаахад амар дуртайсэн шүү дээ. Тэгсэн чинь сая яг тэр нөгөө нэг хиний үргэлжлэсэн залуугийнхаа нэгстэй нэг жоохон биф гарч игээ. Тий. Тэнгүүтээ яг тэр бифт нөгөө нэг шинэ нөгөө нэг дахиад нэг best friend нэг охин байгаа шүү дээ. Балерина тоглосон ч үзсэн үү? Яа. Тэр мэртэйгээ ингээд хамтаа нэг сонир хүүхч юм хийгээд баригдсан шүү дээ. Ер нь бол тэгээд тэр цагаас хойш амар сонир бүлий хийдэг шиг санагдаад тэгээд өөрөө бол гэхдээ хэр тэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харахад бол ялтчгүй жоохон нөгөө нэг Mean Girls дээр гардаг үйлдэлүүдийг нэг хийцэн тий. Гэхдээ би тэр Ryu Junior-ийн X байгаа шүү дээ. Хин блэ нэрийг бас амар марччихсан. Яна Хэри. Тий. Хэри ч өөрөө угаасаа амар од охин байж иж тэгэл чимээгүй л ахгүй өөрөө юм ихлүүлсэн юм шиг байл шүү дээ. Анхны стори тавьж маа гэдэг нэг жоохон тийм стори тавиад. Тэгээ нөгөө Хан Сөхий болохоор зүгээр өнгөрчихгүй тэгэл бас харин тийм мөрчөөгүй гэл. Гэтэ надад тэр Хан Сөхийн талд ормоор байгаа нь бас жоохон өөр солонгос ахгүй. Солонгос дундаа нэг тийм гэхээс илүү нэлээд жоохон тийм өөрийгөө илэрхийлдэг кино тоглож байгаа кинонууд нь ч гэсэн дандаа юм
өөр төрлийн нөө. Айжчихгүйгээр янз янз одоо жишээ нь ингээд тэр нэг нууц амгийн нууц амгийн тоглож моголдог тийм My Name дээр ч гэсэнтэй юм. My Name сайн байсан тийм амар бими хөгжүүлэл хичээгээл тоглоод жим ингээд нэлээ нэмж тоглож муусан гэдэг ч юм уу. Тэгэл дандаа тийм өрмөц дүрүүдийг хайгаа заавал ингээд зүр хөөрхөн харагдаг дүр гэхээс илүү жоохон тийм яривхтай дүрүүд сонгож тоглож байгаа надад таалагдаад. Тэнгүүд тэр охиныг өөрийгөө илэрхийлээ жоохон хамаагүй байхаар хүмүүс дургуулгаад байгаа байхгүй. Заавал юм хэлбэрлүү цутгах гэдэг юм санагдсан. Надад ч хөргөмөр. Солонгост бол тэгэл яг ингээл арт түмний хайртай хүн байхын тулд тийм яг нэг юм Сонгоёг ч гэсэн тэгсэн ш нөхрөөсөө салныхаа дараа солонгосууд нилээ. Ингээд энэ л болохгүй байсан байж таарна гэдэг юм ярих гал. Нэг жоохон эмгтэр үгээд ярих гад идэг. Тэгсэн чинь яг эсрэм дээрээ Сонгоёг амар мачуурл юм бэлээ. Угаасаа хүн болгоно намайг бүгд дуртай байж байхгүй. Тэгээд одоо яах вэ гэж байгаа. Хоёр нь л жоохон карьерал хөөсөн баг. Тэр жүжигчний хувьд бол би тийж бодоод байгаа шүү. Тэнгүүд карьераа хөөс юм уу тэр эмгтээ чинь бас суухтаа тийм залуухан суугаагүй ямар бодолтой суусныг бид нар мэдэхгүй ш. Тэнгүүд эрэгтэйг нь бол бүгдээрээ хайрлал хүндлээдэж болж яа заавал эмгтэр хүн дээрээ надад утгагүй санагдсан. Хэрэв үнэхээр тэр хоёр ерөнхийдөө л тэр хоёрыг таалахгүй бас болно. Тэгэх юм бол одоо хинэн гэх юм дээ. Тэнгүүд улаанцаа эмгтэр хүн илүү дээ. Одоо рүүжин руу дайрж байгаа хүмүүс бас бага л байгаа ч. Тэгвэл хоёр охин руу л дайраад байгаа. Угаасаа тэр чинь юу ч дурах. Тэгэхээр анхаас нь хинрүүж даймааргүй байхгүй миний хувьд бол зүгээр тэр гурван хүнийг орхи. Тэр хоёр хүнийг орхи тийм. Зүгээр л орхи. Тийм. Тэр хүмүүсийн юм штэ. Эсвэл яриул бас жоохон тийм тэнцүүхэн ярил л та тий. Тэрж тэгж энэ ч гэдэг юм. Яг нэг нь энэ л буруутай гэх нь надад жоохон утгагүй санагдал байх штэ. Мэдхгүй. Юу болтгсон ч. Гэхдээ Сонгоёгийн кино одоо эн чинь нөгөө нөхрийн киноос гарч X нөхрийн киноос гарч байгаа юм байна шүү дээ. Богото гэдэг. Тийм. Тэгээ тэр кино нь болохоор бас амар өндөр зардалтай бүтсэн. Тэгээ жоохон муу үзээд байгаа юм. Тэгээ дахиад ийм солонгосны тийм шуум яваад л тэгжээт л одоо Сонгоёгийн кино гарах гэж байна. Тэгээ одоо хайцуулагдах нь шүү дээ одоо. Хоёул зэрэг нэг юм дээр байгаа болохоор. Тэгээ насаараа тэгж амьдрах хэцүү тий. Насаараа нэг хүнтэй суугаа салсан биш тий. Насаар нь ярина гэдэг бас л. Тэгэл тэр хүмүүс бол тэгэл тасцсан байдаг бах. Залуугаас хойш л яриуллаа шүү дээ. Тэгэл надад чи таяр хүртэл энд ярьж штэ тэр залуус юм жүжигч штэ. Тэгмүү тэр хүмүүс жоохон хэцүү байдаг болов уу гэж бодож штэ. Миний хувьд бол тасцсан л байдаг бах та. Харин тийм. Тэгэл нэг амар өөртөө жоохон сошиалс тусгаарладаг бах. Тийм. Тэгтгэлээ. Тусгаарладаг л. Гэхдээ ер нь хов бацахгүй штэ. За. Сайхан хов бацлаа. Өнөөдөр дандаа жоохон тийм Солонгос entertainment зах зээл баг ярьчлаа тийм. Уулын жоохон солонгос руу хоёул ярьчлаа шүү. Тийм тэглээ. Яг хуйлал уу сонирхох юм. Чи санаж нь хуйлаа амир нөгөө 10 жил байхад танд ирэл юм үздэг. Бом GD top 3-ын нөгөө Oh Yeah Me гийн лайв бичлэгүүдийг үздэг. Тэгээд хөөрхөн ТV гэж ярьдаг. Тэгэл бодохоор ч айгу багаас сонсдог байсан болохоор сонсдог юмнууд болохоор ярина л та. Ярихаас арга байхгүй. Манай миллениалууд чинь одоо тийм шүү дээ. Ийм л юм үзэж өслөө шүү дээ. Тийм. Гоёсэн. Гой дуунууд гардаг. Гоё байсан. Яач. Одоо нөгөө юу яатсан? Нөгөө oversaturated гэж яриад байгаа шүү дээ. Маш их солонгос дуу, солонгос хамтлагууд нэг л зэрэг гарч ирээд хахаар. Энд ингээд нэг юу гэдэг TXT-ийн хамтлагийг мэдэх. Хоорон зур тэнд энэ hyphen, тэнд rise гэх Үгүй бүгд адилхан. Бараг нэгнийхэн царийг цээжлээгүй гэж дараагийнх нь гарч ирэлээ. Тэгээд байгаа байхгүй. Тэнгүүд бүгдээрээ нэг хоёр гоё дуунуудтай. Тэгээд дуунууд сүултээ би ямар ч гоё дуу сонсч чинь хин мэдэхгүй. Бараг тэгэх гээд байгаа. Би бол бараг тэгээд байгаа. Би ч гэсэн. Би ч одоо сүулт BTS-ийг л айгүйх тэгж яалаа шүү дээ. Сонсноо. Тийм амар сонсоол цомгуудыг аваад тоглолтын үзэл би яг тэгсэн байхгүй. Ер нь бол Army би бол Army гэж явдیں۔ Тэгэл RM баяслал явлаа шүү дээ. Би ч сая бас BTS нэлээ орсон. Минийс нь Jungkook гэдсэн үү? Яасан. Одоо билсэн. Одоо би зэрэгт яваад ирсэн чинь Минийс царай л харах юм да. Би ч бол нуруу хардаг. Манай гарамж өндөр. Нуруу хамаагүй. За тэгсэн. Гэтэ би бол угаасаа хүмүүс бүр амар гоё юм л гэж л. Тий. Тэр нэг цагдаагийн хувцастай юу мөн яваадсэн шүү дээ. Тийм баг шүү гэсэн. Би ерөөсөө виг юу яадаг байхгүй юу? Нэг тийж онцгойлж авч үздэг. Угаасаа онцгой ганц хүн байгаа тэрийг л. Харин бол угаасаа гоё. Манай харам чи.
Гоё штэ. Би угаасаа бүр яг санаад идэв өөрийгөө. Бүр тэр дээр үеийн дуунууд явж байхад л яг арамыг л тоочглол. Оо, эдний хамтлагт энэ л гоё юм байна. Би BTS гэдэг хамтлагийг ч мэддэггүй байсан. Нэрийг мэдэхгүй байх та. KBS World Model гэх кабел сувнууд байдаг штэ. Тэд нар дээр дуун явж байхаар хараад энэ бол гоё залуу байна уу гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чи яванда амар дуртай болоо, тоглолт мөлтөнцдөг болоод гэсэн ба. Тэгэл зэрэг явснаас нь шүүн тэгээд буурчлаа. Йоо энэ K-pop-ыг яриад байвал бүр яриалах юм шүү яла. Харин за 3 цаг ярих юм шүү. Одоо ингэ зогсоо. Ойр үеийн сони ач нэг иймэрхүү. Тий, ойр үед нэг иймэрхүү юм үзэж бодож хөрх ам хаалаад ярьчлаа шүү дээ. Гоё санаж бодож исэн юм да. Би угаасаа чамтай яг Big Bang-ийг ярих гэж бодоодсэн байхгүй. Big Bang өстой гоё ялла тий. Ностальжиа гэж. Би ч дуунуудыг татаж аваад, буцаагаад сонсоод Оси ярих юм амар ихтэлтэй. мүлжүүртэй. Тий. Мүлжүүр. За ингэж дуусгаа да. Нэр тийя. Дараагийнхад Мэдээгүй дугаар. K-pop. За бай.